Улсын ерхий прокурор Жаргал сайхны өкс үүргийн дагуу 2020 оны 1-р сарын 27-ны өдрийн 9 цагаас 12 цаг 30 минутын хооронд улсын ерхий прокурорын орлогч, улсын ерхий прокурорын газрын хэлтсийн дараа ахлах прокурорууд болон аймаг Сомдондын прокурорын газрын ерхий прокурорууд иргэдээс гаргасан гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэх явц байдалтай танилцах ажлыг улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгууллаа. Улсын ерхий прокурорын орлогч Чинбат нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Алтан гэрэл Чингэлтэй дүүргийн прокурорын газарт бодлого төлөвлөлт хууль эргэцэн хэлтсийн дарга Баян Жаргал, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг эрхлэх газрын дарга Цогтбаатар Тээврийн прокурорын газарт дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Оюун Дэлгэр Багнуур дүүргийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Содномцог Хаан ул дүүргийн прокурорын газарт мониторингийн хэлтсийн дарга Батуурших Сонгон найрхан дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Булган цэцэг Баян зүрх дүүргийн прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Отгон Баяр Баянгол дүүргийн прокурорын газарт шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Гэрэл Туяа Налаах Бахангаа дүүргийн прокурорын газарт тус ажилласан бол орон нутагт аймаг Сумдын прокурорын газрын ерхий прокурорууд танилцах ажлыг хариуцсан хийсэн юм а. Танилцах ажил хариуцсан прокурорууд нийт 90 орчим иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсож шуурхай шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.